бид нэгдүгээр өдөр өхөн Эрдэнэ төгс сургуулийн бяцхан сурагчдтай хамтраа та бүхэндээ шинжлэх ухааны туршилтыг хийж үзүүлдэг. За тэгээ эдгээр сурагч маань бол байгаль дээр оршдог тэр байгалийн хуулиудыг ашиглаад одоо бүтээн байгуулалт хийснийг одоо тэдгээр байгалийн хуулийг бас хүмүүс хэрхэн яаж ашигладгийг те гээд олон зүйлсийг бол бидэнд тайлбарлаж өгдөг юм аа. За өглөөний мэндийг хүргэе хүмүүстээ. Өглөөний мэнд сайхан урцгасноо. Хамарсан. За өөртөө танилцуулаарай. Намайг Батэрлийн Маргад гэдэг. Би Сүхбаатар дүүргийн Эрдэнэ төгс бүрэн зам сургуулийн 6 ангид сурдаг. За минь л. Намайг Буял цэгийн хичээн гэдэг. Би одоо Эрдэнэ төгс сургуулийн 6 дугаар ангид сурдаг. За. Намайг Батэрлийн төгс гэдэг. Би Эрдэнэ төгс сургуулийн 6 ангид сурдаг. За намайг Бацаажин уучрал гэдэг. Би Эрдэнэ төгс сургуулийн 6 ангид сурагч. Бүгдээр 6 ангид сурагч гэдэг бай тээ. За өнөөдөр ямар бүтээлтэй ирвэ энэ энэ роллер костер буюу галзуурхан байгаа. За тийм бай. За потенциал энергиас кинетик энерги рүү шилжиж байгааг харуулж байгаа. За энерги тайлбарлая. Потенциал энерги нь өндөрлөг газраас дэлхийн татах хүч татаад тэр энергийг потенциал энерги гэдэг. За өндөр газар одоо бэлт байрлах нь шүү дээ. Гэтэл одоо би энэ бэлт энд байхад мэдээж хэрэг татах хүч татж байгаа. За тэгээд хүндүүр татаад явж байгаа бөмбөлөг маань хүчээ аваад өнгөрч байгаа кинетик энерги гэдэг. За нэг ясандаа би одоо энийг ингээд тавихад энийгээ доош явна та. Тэгэхээр энэ ингээд зөв гэж ойлгож байна. Тэрийг ярьж ингэж ойлгож байна тий. За тийм бахан. За тэгвэл одоо хэрхэн яаж ашигласныг харъя тийм ээ. За энэ нь доошоо урууж явахтаа болохоор кинетик энерги болж урж байгаа тийм ээ. Энийг одоо ийм том юмыг хинэн нээсэн бэ? Бид нэр өөрсдөө хамтраад аваад тийм үү. Дөнгөж хуваад гэсэн үг. Хэр удаа хийвэ? Барайгу 7 хэрвээ нэг зүйл нь буруу чанар дахиад засах бүгднийг нэг хэлээр засардаг. Ажиллагаатай байх нь шүү дээ. За тэгээд энийг ингээ харахад бол дандаа ингээ урууж байгаа юм шиг харагдаж байгаа л чиг энэ хэсэгт бол ирээд ингээд өгсөн харагдаж байна л да тий. Ингээд одоо ийшээ ирээд дахиад ингээд явж байгаа. За энийг болохоор тайлбарлал нэгээр тайлбарлах хэрэгтэй. Одоо ингээ хүчээр ирж байгаа учраас өгсөд явчихж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ хүчээ авч байгаа учраас энэ дээш өндөрлөг газар гарч байгаа. Хэрвээ энэ бөмбөг маань потенциал энергиас кинетик энерги шилжиж байхдаа уруудахгүй явсан бол энэ бөмбөг дээшээ гарахгүй. Хүчээ авч иж энэ бөмбөг дээшээ гарч байгаа гэсэн үг. Кинетик энерги бол хөдөлгөөнөөс үүсээд юм уу те? Кинетик энерги. За тэгвэл одоо үзэгчдэд зориулаад потенциал энерги нь юу вэ? Кинетик энерги нь юу вэ? Тэрийг одоо онцлог үгнээс нь тайлбарлаж өгөх үү? Энергийг хоёр ангилдаг. Потенциал, кинетик энерги гэж ангилдаг. За потенциал энерги нь өндөрлөг газарт орж байгаа энерги хэлдэг. Тэр энергийг тэрхийн татах хүчний улмаас татаад явж байгаа хүчний хурдыг кинетик энерги гэдэг. За тийм аа. Тэгээ энийг ашиглаад энийг хийсэн баха тий. Хийхэд одоо хэр байсан, хэцүү байсан уу? Хийсний дараа бас ямар санагдав? Хийхэд хэцүү байсан. Хийсний дараа бид нэр өөр ингэ хийсэн болохоор үнэхээр сэтгэл хангалуун байсан. Маш хөвгөлтэй байсан. Ингээд хийсэн юм аав ээжтэй үзүүлсэн үү? Юу ч юм гэсэн чи. Миний охин ямар мундаг юм бэ? Яаж энийг хийж чадваа гэсэн. Тэр чи байна тий. За тийм хаа өөр олон бүтээлүүдтэй ирсэн тий хөх тий. За энийг бол ингээд үзэгчд бол ингээд харж байгаа маш нарийн ингээд бүгдийг ингээд картонын цаасаар ингээд зүүгээд наагаад ингээд картонын цаасыг бас ингээд эргүүлэхэд бол юу шаардсан нь? Нэлээд ажиллагаатай байсан уу? Тийм. Хэмжээгээ маш сайн авах хэрэгтэй. Хэрвээ одоо ийм өндөрлөгөөс урууж явахдаа ямар нэгэн дэшээ байраа дээшээ авсан бол энэ бөмбөг шууд тэр газраа зогсоод энэ бүтлгүүтэн. Тийм учраас маш сайн нарийн хэмжээ авч сайн судалгаа хийгээд энерги гэж юу болохыг өөртөө сайн ойлгож энийг хийж байгаа. Давтар засаж хийсэн үү? Тийм. Давтсан уу? Давтсан. Ер нь анхнаасаа ингэж хийгээгүй. Ер нь ажил хитэн удаа фашсан. Хоёр удаа. За тэгээд хичээлээ бол ингээд туршилт хийснээр бол илүү маш сайн ойлгосон баг тийм. За тийм бахна тэгээ үзэгч хүмүүсд бол бас харж байгаа хаа гоё тий. За өөр гоё бүтээлүүдтэй ирсэн тий. Тэдрийг тайлбарлах уу? За энэ бол шараар ажилладаг машин. Одоо шараа үлээгээд тэгээд шаарнаас гарч ирэх хэрэг машин явна гэсэн үг. За үзье. За. Маша надад чамраа явах уу?
За тэгээд ийш надраа явах юм уу? Энэ талаасаа хин ийш гараад. Яа, мотор цалин байл гэж ойлгож болох уу? Зэмс явах нь бол явах юм байна тий. Тэгш гадаргуун дээр бол явах юм. Энийг шаараар ажилладаг машин гэдэг. Яагаад энийг хийсэн бэ гэвэл энергийг илүү сайн ойлгох гэж. Энерги гэдэг нь аливаа ажлыг хийх чадвар юм. Жишээлбэл дуу гаргах, хөдөлгөөн хийх, цахилгаан гаргах гэх мэт. Би хоол хүнс идээд химийн нэртэй болоод ажил хийх чадвартай болсон гэсэн үг. Тэрүүгээрээ би шаарыг үлээгээд шаар маань өөрөө уян хамхай энерги аваад гадаа байгаа агаарыг түлхэж, доторх агаар маань түлхэж машин явах юм. Энэ туршилтаараа бид нар энерги гэж юу болох, энерги хэрхэн хувирдаг, энерги их үсэрийг мэдэж авах юм. За, амьдрал дээр бол одоо энийг ашиглаж хийсэн бүтээн байгуулалт бас байдаг жишээ мэдэх үү? Юу жишээ? Машин. За. Гэт моторыг ажиллаж юу? За, энийг хийсэн бэ? Бис. За өөр одоо өөр ямар бүтээл байна? Загас тэгээд одоо усан дурд байгаа. За тэрийг энд ус авчирсан тэгээ энээр тайлбарлая. Тэг машин. Энэ одоо чиний хийсэн бүтээл үү? За одоо гарын дурах материалаар ашиглан одоо энийг хунсар энэ одоо хайж мэжсэн гэж зөндөө байгаа. За энэ болохоор төмөр бичгийн авчирны одоо төмөр байгаа. Юугаар боош тогтоосон юм бэ? Ирцэн нөө тийм ирцэн. Ирцэнээр л хамгийн энэ хүндрүүлэгч зоос ашигласан зоос орсон. Энэ ирцэн дунд нь бас төмөр хийсэн байгаа. Төмөр нь энэ сусвал үргэлтийн хүчийг багасгах. Тэгээд энэ энэ төмөрийг эргэж одоо сэлүүрээ ингэж хөдлөг. За энэ зорилтойгоо. За ингэж харах юм бол шипресийг ашиглаад их бие хийсэн байна тий. За тэгээд доотлон зоос ашиглаад хөндрүүлэгч хийсэн байна тий. За хараа одоо энэ бас биеийн болохоор энэ хунцар уу? Тий. За хунцар ашиглаад энэ хөөсөн зүрх нь ямар зорилттой орж байгаа вэ? Хөөсөн зүрх живүүлэхгүй байх. За хөөх зорилттой. За энэ бол мэдээж хэрэг загас учраас энэ бол ингээд сүүл нь сэлүүр нь ахна шүү дээ. Ингээд энэ хөдөлгөлөөд нэгсэндээ загас дотор орох хэрэгтэй байх юм шүү дээ. Тэгээд сүүл ингэж хөдөлснөөрөө ингээд явах хэрэгтэй байх нэ. За тэгээд энийг ингээд эргүүлэхэд энд ирзэнээр бооцсон байгаа учраас энэ талын зүйл тийм буцаад эргэх үед энд байгаа дэгээ хөдлөх нь тийм энд байгаа дэгээ ингэж хөдөлснөөрөө энэ загсны сүүлийг түлхээд за энэ мод ингээд буцаж ингээд тавигдах замаар загсны сүүл ингээд хөдлөөд гэсэн давсаж явах хэрэгтэй байна шүү дээ тийм. За энийг одоо ямар нэршлэр ямар одоо хуулийг ашиглаж хийсэн гэж ойлгох уу? Нэг одоо энэ ирзэн нь яагаад ингээд эргүүлсний дараа буцаж байгаа вэ? уян арга чанар Ирцэн тэгээд эргүүлэхээр машинтай буцаж эргэх. За одоо ингээд харж байгаа юм ингээд сүүл нь хөдөлж чинь тий. Гэхдээ энэ бол за ингээд усан дотор явах нь гэхдээ хэр удаа хийсэн юм Энийг 3 өдөр орж хийсэн. 3 өдрийн их юм орсон байна. Би бол 3 удаа хийсэн баха. Мундаг юм аа. За, одоо мундаг бүтээл байна. За, өөр хин юу вэ? За, энэ нас одоо шарыг ашиглах юм тий. За. Зэвүү. Тий. Хөөсөн зэ. Бараг мотор зээл юм байна шүү дээ тий. За, тэг хий гараад тэг хий надад ингэ түлхэлт үсгэж юм гэсэн үг. Тийм учраас одоо ингэ хөвж байгаа. Хөөсөн зрүү завь хийсэн учраас завь нь хөвж байгаа юм шүү дээ тий. За энийг бол үзэгч хүмүүс дөрөөгд их боломжтой юм байна тий. Яаж хийснээ гоо тайлбарлаад өгч. Энэ одоо хөөсөн зөр төгжигдэх бүхлээр шаа, скотч дөрөв юм л арсан. Үүнийг хийхэд хөөсөн зрүү завь хэлбэртэй өнцөг гаргаж үсэн. Хөөсөн зрүү заавал ийм хэлбэртэй байх шаардлагатай юу? Ордоор нь үсэн. Яа тэгвэл энэ гурван хэлбэр нь усыг зүст гаргахад туслах. Тийм учраас одоо ингэ дээр ингэж гурвж харагдж байгаа. Эргүүлээд харах юм бол доотлыг нь бас ингэж алуулж ингэж зүссэн байгаа бол ингэ харж болох нэ. За ингэлээрээ усыг зүсээд явж байгаа юм. Хэрвээ тэд рүүж ич юм бол явахгүй байх юм шүү. Хүн одоо услаа ингэж сэлгэлтэй ажилласан. Тийм бахан. Тэгэхээр энэ усыг ингэж за энэ түжигдэг бүглээр хамт парагта ундаа дээр байдаг шүү дээ. Энийг бол ханаас цааш ашиглаж болох нэ. За хүүхдүүд ингэ дөрөө гадаж болох нэ. Ай мөрдөө хийсэн үү? Тэгсэл. За мундаг юм аа. Тэгээд тэгэхээр нэг батарцад байна да. Жинхэнэ батарцад байна да. За. Зэн нас ирзэнтэй юм тий. Ирзэнтэй ярих байна. За. Вау, ямар гоё юм бэ.
За энийг бол зарим нэг мод ашиглаад ирсэн байж тээ. Ямар хөөх юм бэ? Цавуу зарим нэг модоор тий. Зарим нэг модод хооронд нь наагаад мод болыг усан дээр хөвөн штэ тий. За дондоо нь халаадаг цаваагаар битүүжсэн. Тэгэхээр зайтай яаж болохгүй энэ завсар ингээд моднуудын хооронд халаадаг цаваагаар битүүсэн байх хэрэгтэй юм байна. Тэгэхээр ингээд битүү ингээд наагаад бас гурвалж илбэртэй тий. Усаа зүсэх зэрэгтэй. Тэгээд энэ бол синс одоо моторын үед үздэг гэж шүү дээ тий. Тэгээд биш нэрвж байгаа зүг. Босноо. Ураар нэг тавьж ирчихв. Баг ирүүлэхтэй. Их ирүүлж байгаа тэгээд. За тэгээд ингээд тушаад үзэж болох нэ. Тэгээд хойдолт нь бол ингээд 3-ыг наасна тий. Тэгээд нэгээс мэ. За. За ястаа гоё юм байна. Мундаг юм байна. За өнөөдөр ингээд дөрөв бяцхан сарагч маань бидэнд өөрсдөө хийсэн сонирхолтой бүтээлүүдийг за тэгээд энийг бас физикийн хуулиар нь бидэнд амлалтай хамтдаа тайлбарлаж өглөө. Тэгээд хүүхдүүд өөрсдөө дахиад их танилцуулаарай. Намайг Батэрлийн Марк гэдэг. Би Эрдэм төгс бүрэн цус сургуулийн 6 анги сурдаг. За. Хууль зүйн хичээл мэдээ. Тэгээд одоо Сүхбаатар дөрөвт байралтай Эрдэм төгс сургуулийн 6 дугаар анги сурдаг. Наа хичээлийн төгс үлдэхтэй. Би Эрдэм төгс бүрэн сургуулийн 6 анги сурдаг. Наа бацааж уучрал гэдэг би Эрдэм төгс сургуулийн 6 анги сурч. За хүүхдүүдээ бүгдээрэнд нь амжилт хүсье, сурлах хөдөлмөрийн улам их амжилтыг гаргаж өшөө олон гайхал бүтээлээрээ заяа. За тэгээд багш нас маань баяр хүргэе. Хүүхдүүд нь үнэхээр мундаг байна. Тэгээд дараагийн 5 гарагт мөн Эрдэм төгс сургуулийн сурагчид маань бидэнд дахин цааш шинжилгээ туршилтыг хийж үзүүлэх болно. Тэгээд үргэлжлүүлээд харин бүгдээрээ спортын дасгалын хөл авч үзье. Тэгээд энэ 7 хоногоос бол хөтлөгч баяраа бас нэгэн өөр төрлийн цааш спортоор хичээлж эхэлсэн байгаа шүү.